Би бол түргэн тусламж юмч. Нэгэн удаа зам дээр явган хүн машинд мөргөллөө гэсэн дуудлагын дагуу ослын газарт очив юм. Биднийг очиход 12 настай жаахан охин зам дээр хөвцчихсэн. Харин дэрэгдэн түүний эцэг зогсож байлаа. Охин явган хүний зам дээр ундаг дуугаар тоглож байсан бөгөөд харин гэрийнх нь дөнгөж хажууханд нь байшингийнхаа урд зүлгэн дээр нарлаж байж. Харин охин санаандгүй машин зам дээр гарчихсан бөгөөд тэр даруйд нь хөгшин нэр барьж авсан хуучин Cadillac машин ирж түүний дугуйтанд хамт мөргсөн байлаа. Машин цагт 80-аас 90 км-ийн хурдтай явж байсан ба охин дугуун дээр байсан учраас зорчигчийн төлөний салхины шилэн дээр толгоогоор зөгцсөн байв. Гисэн ч охин мөргөлтөөс бус харин хагас чихэгдчихсэн байсан гавлын ясны гэмтлээсээ болж цус алдаж өгсөн байсан юм. Охин ярьж чадахгүй ч нүдэн айнаж бас аваа гаргаж чадчих байж. Харин өдрөжин орхиусан охины аав бүх зүйлийг хажуунаас харж суусан бөгөөд түүнийг машинт авилмагц шууд охин дээрээ гүйж очин зурагтаас үтсэн ганц зүйлийг хийж эхэлсэн байна. Тэр нь мэдээж хиймэл амьсгал. Түүний согтуу мөн буруу хиймэл амьсгалын ачаар зөвхөн охины хавирга болон уушиг бицраа зогсоогүй маш амжилттайгаар цус алдалтыг төрөсгөж өгсөн байв. Байдлыг олон бүрчд ордуулах гэсэн мэт тэр үед миний хамтрагчаар өмнө хизээж иймэрхүү зүйл харж байгаагүй шинэхэн эмч дагалдаж байлаа. Биднийг газар дээр очих үед охины зүрхний цохил зогсчихсон. Хаасайг цус турсан байдалтай байв. Сайн дураар гарч ирсэн гал сүмэгц залуу бидэнд ажиллах боломж олгохоор аавыг охиноос нь холдуулахыг хичээж байсан бөгөөд удалгүй гал сүмэгч эцэг хоёрын дунд ширүүхэн зодон болж эхлэхин тэр. Бид түргхэн дүгнэлтийг хийгээд цус алдалтыг зогсоох гэж оролдсон ч охин аль хэдийн үхсэн байлаа. Зүрхний цохилд байхгүй, маш том гэмтэлтэй, уушиг амьсгаагүй, гавлын ясны талан чихэгдчихсэн. Мөн өөрөөсөө ч том хүрээ бүхий цусан тойрог үүсчихсэн. Түүний бүх бие зүгээр л эвдэрчихсэн байв. Удалгүй өөр төрхөн тусламжийн багийнхан чирж байдлыг ойлгомогцоо намайг болон хамтрагчийг маань аль хэзээ хөгсөөр болчихсон өгсөн охиноос холдууллаа. Биднийг охиноос холдуулах үед түүний эцэг охиноо алдсан тухай орж хашгирч байснаа байшин руугаа гүн оров. Cadillac-тай хөгшин ирж мөн адил түүний өгснийг анзаарсан даруйдаа "Оо бурхан минь, би жаахан охин алчглаа шүү дээ" хэмээн ойрлж уйлж эхлэв. Дараа нь байдал уламжт ордож эхлэх тэр. Охиныг дайрсан хөгшин ир центэн дээр генет савж унаад маш хүчтэй зүрхний шийдээс болж эхэлсэн бөгөөд тэр цагийн дараа өвд болсон юм. Энэ хооронд охины эцэг гэртээ байсан бүтэн шил вискиг баг дуустал залгиж орхиод буцаж ухаанаа алдчихсан гарч ирэн харагдсан болгон руу дайрч эхэлсэн. Нас барсан охин айлын ганц байгаагүй ба 6 хүүхдийн доороосоо хоёр дахь нь байсан болж таарав. Бусад 5 нь энэ бүхэн болж байхад хажуунаас бүгдийг хаан уйл зөкссөн байж. Өөр багийнхан ч хэргийн газар дээр ирж бид эцгийгч Cadillac-ын жолоочигч мөн нас барсан охины аавыг нь байж торгох гэж оролдож байхдаа нилээдгүй их бэртэл авсан сайн дурын гал өнөөгчигч мөн эмнэлгэрүү өгснээр энэ явдалд өгсөн юм. Би одоо хүртэл тэр муу ёрын замаар аль болох явахгүй хичээдэг. Харин хамтрагч маань тэр явдлаас 7 хоногийн дараа ажлаа хүлээлгэж өгч билээ.